Монгол Улсын ерөнхийлөгчийн ивэлдээр совилогч таньда баярлалаа 2026 улсын зөвлөгөө өнөөдөр төрийн ордонд боллоо. Жил бүрийн 5 дугаар сарын 12-ны өдөр тохиодог олон улсын совилогчдын өдрийг энэ жил цогц чадамж совилогчийн үнцэн урайндор тэмдэглэж байна. 2021 оноос совилогч таньда баярлалаа зөвлөгөөнийг жил бүр ерөнхийлөгчийн ивэлдээр хийж ололт амжилт тулгамдж байгаа асуудлаа ярилцаж гарч шийдлээ төр засагт хүргэж үр дүнд хүрч байна. Өнгөрсөн онд зохион байгуулсан зөвлөгөөний үеэр бүтээн байгуулалтны гэсэн совилгын сургалт судалгааны төв удахгүй ашиглалтанд орно. Мөн хангаан бүсэд ангаахын шинжилгээ ухааны үндэсний сургуулийн харьяа совилгын сургалт эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зохицлбор байгуулсан. Совилогчийг төрийн болон байгууллагын зардлаараа сургах, бэлтгэх, гадаадд богино хугацааны сургалтанд хамруулахад анхаарч чанар үр дүнд суурилсан гүйцэтгэлийн санхүүжилтээр цалин урамшууллыг нь нэмж байгаамаа. Та бүхэн аливаа цаг дахах гамшиг ослын үед сөрөн төвлөрөх чадвартай эрүүл мэндийн тогтолцооны үндэс суурь хүчрэх баг нь болж байд юм а. Өнөөдөр дэлхийд дахин хүн ам өсөж дундаж наслд уцаж байгаатай холбоотойгоор совилгын салбарын хүний нөөцийн хэрэгцээ шаардлага урд урдаас улам илүү өснө нэмэгдэж байгааг бид бүгдээрээ мэдж байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоосноор 2030 он гэхэд дэлхийн даяар 4.5 сая совилогчийн хомсдол үүсэх төлөв хандлагатай байна гэж тооцоо гаргасан байна лээ. Манай улсын хувьд 2025 оны байдлаар 15,000 гаруй совилогч эх орныхоо онцөг болон бүрд хүчин зүтгэж байгаа ч энэ нь хүн амын эрүүл мэндийн хэрэгцээг бүрэн хангахад хүрэлцээгүй хэвээр байгаа гэдгийг хүсэж байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн бас санаачлагаар совилогчийн сургалт судалгааны төвийг ангаахын шинжилгээ ухааны үндэсний сургуулийн дэргэд бас байгуулахын ажил эхэлсэн байгаа. Энэ бол бас нэлээд эрчтэй явагдаж байна. Ингээд энэ 2026 онд бас эхэлж ажиллахаар байна. Өнөөдрийн бас нэг онцлог бол яг энэ совилгын сургалт судалгааны төв дээр бид нар төгслийн дараах сургалтын хөтөлбөрийг бий болгоод энэний анхны төгсөгчид 21 аймаг сумдуудаас бас төлөөл болж ирж суралцаад өнөөдөр сертификатаа гардаа авч байна. За яг энэ загвар хөтөлбөрөөр буюу бид нар олон улс тавигддаг энэ хөтөлбөрийг ашиглаж дараагийн сургалтуудыг бэлдэж совилогч мэргэжлүүдэд цаашаа ур чадварыг сайжруулах тийм ээ энэ асуудлуудыг бол шатраатай шийдвэрлэнэ гэдэг байдлаар ингэж явж байна. Совилогч мэргэжилтэн маань өөрөө цогч чадамжтай байж байгаа. Цогч чадамж гэдэг маань өнөөдөр совилгын тусламжийнхаа талаар мэдлэгтэй чадвартай хандлагатай байж энэ совилгын тусламжийг чанартай үр дүнтэй хүртээмжтэй хүргэнэ гэдэг юм урайндаар бол явагдаж байна. За ерөнхийлөгчийн ивэлд ороод ерөнхийдөө тодорхой совилгоор чиглэсэн арга хэмжээнүүд бол авагдаж байгаа. Совилогч нар маань болохоор аль ч аймагаас ирсэн, хаанаас ирсэн ерөнхийдөө сургалтанд хамрагдах боломжтой. Дээрээс нь эрдэм шинжилгээний ажлуудыг хийдэг. Жишээл нийгмийн эрүүл мэнд, совилгын тусламж, хоолоор солихоо гэх мэтээр сургалт судалгааны юунууд өрөөнүүд ийм кабинетууд бол бүрэн нэгдсэн ингээд бол ажиллаж байгаа. За мэдээж олон улсын хэмжээнд, Монгол улсын хэмжээнд совилогчийн орон тоо дутагдaltaй байгаа. Гэвч хэдиж манай хавдар судлалын үндэсний төвд бол совилогчийн орон тоо тэр дундаа ээлжийн совилогчийн орон тоо дутагдaltaй биш байна. Надад бол төрөлсөн мэргэжлийн цөөн орон тоо мэргэжүүлж авах юм хэрэгцээ шаардлага байна. Энэ бол харьцангуй сүүлийн үед совилогч нарын бэлтгэл нэлээд бас гарч. Энэ нь болохоор зориг совилогч нарын сургалтын төлбөрийг төрөөс даадаг. За орон нутагт очиж совилогчийн сургуулиудад сургалтуудаа явуулж ийн эдгээр бүх хүчин зүйлүүд энэ совилогчийн хомсдлыг басгажийн төлбөрийн хувьд бол хардаг. Манай улс 15,000 гаруй совилогчтой. Энэ нь эрүүл мэндийн салбарын нийт хүний нөөцийн 22% юм. 1000 хүнд ногдох совилогчийн тоо 4.2 байгаа нь олон улсын дунджаас 2-оос 3 дахин цөөн гэсэн үг юм а. Совилогч мэргэжлийг Монгол улсын хэмжээнд маш үнэлдэг ийм сайхан цаг үе ирсэн байна гэж би бодож байгаа. Тэгээ ер нь бол совилгын тусламж үйлчилгээний чиг хандлага хөгжил мөн совилгын тусламж үйлчилгээ үзүүлж буй мэргэжилтний хүний нөөцийн бодлого мөн хөдөө орон нутагт ажиллаж байгаа совилогч нарын нийгмийн ахуй байдал болон цалингийн нэмэгдэл гэх мэт олон зүйлүүдийн талаар мөн нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний совилогч хүний оролцоо гэдэг олон зүйлийн талаар ингээд сайхан илтгэл семинар ингээд биднэрт өгж байна. Энэ бол маш их гоё сэтгэл төрүүлж байна. Маш их олон зүйлийг мэдэж авч байна. Мэргэжлийн минь хувьд гэх юм бол маш үнцэнтэй дөнгөж төрсэн няраа хүүхдийн уйлах дуунаас сүүлчийн амьсгалаа ингээд татах тэр амьсгал хүртэл совилогчл энэ амьдралын бүхэл чухал мөчүүдэд ингээд хүнтэй хамт байдаг. За тэгээд энэ мөчүүдийн төлөө энэ мөчт нь тухайн хүнд хань болж тухайн хүнд тусламж үйлчилгээг үзүүлж тухайн хүний сайн сайхны төлөө хэн бүхнээс илүү анхаарал халамж үзүүлж чадах
Тэгээ энэ мэрэгчлэлтэй бол үнэхээр хайртай. Би манайх бол би даасан шинжлэх ухаан шүү гэдгийг бас яг энэ одоо төв байгууллага гэдснээр бас ингээд одоо бидний ингээд таниулж өгч чадчихна гэж бодож байна. Тэгээд одоо яг дэлхийд одоо солигч гэдэг мэрэгжил ямар эрэлттэй байгаа вэ? Энэ эрэлтэндээ бид нар дэлхийд одоо ингээд өөрсдөө хэр үнэлүүлэх вэ гэдгээр бас энэ эрдэм шинжилгээний төвтэй болсноор бас ингээд илүү ингээд өөрсдөө гаргаж чадна гэж юм бодож байгаа. Энэ ажлыг маш гоё ажил, гоё зүйлийг ингээд зохион бүтээн байгуулж байгаад маш их баярлалаа гэж бас хэлмээр байна. Төрийн тэргүүний бодлого үйл ажиллагаа санаачилсан хөтөлбөр түүний дотор эрүүл Монгол хүн хөтөлбөрийн үр дүндээ хүрэхэд эрүүл мэндийн салбар ялангуяа совилогч нарын мэдлэг ур чадвар хамтын ажиллагаа мандалал чухал үүрэг гүйцэтгэж байгаамаа. Цаашид совилогчдын тоог нэмэгдүүлэх, нарийн мэрэгжил эзэмшүүлэх, совилогч мэрэгжлийн үндсэнийг сурчлан таниулахад анхаарах шаардлагатайг ерөнхийлөгч хэллээ. Ерөнхийлөгчийн тамгын газар эрүүл мэндийн яам хамтран зохион байгуулсан совилогч тандаа баярлалаа 2026 зөвлөгөөнд 800 орчим совилогч оролцлоо.